Сайн уу Библи. Яаковын түүх 5. Дахин битэл рүү явж буй Яаков. Эхлэл 35 дугаар бүлэг 1-ээс 5 дугаар ишлэл. Хараанаас төрсөн нутагтаа буцаж ирсэн Яаков Шихем гих газарт суурьжээ. Шихем хүмүүст байсан газрыг ч худалдан авч Шихем хүмүүсийн адилаар хувцаслав. Мөн гэртээ Шихем хүмүүсийн шүтдэг шүтээнийг ч тавив. Яаков болон түүний гэр бүлийнхэн эргэн тойрны хүмүүстэй тааруулж амьдрах нь ямар нэгэн асуудалд орохгүй аюулгүй байх аргаа гэж бодсон бололтой. Магадгүй шинээр нүүж ирсэн биднийг эндэх хүмүүс юу гэж бодох бол гэсэн бодлоос болоод бусад хүмүүс өөрсдийг нь яаж харах бол гэдэгт анхаарч тэднээс айж эмээсэндээ тэгж амьдарсан ч байж болох. Ийм Яаковт нэгэн асуудал гарч ирэв. Яаковт Дина нэртэй охин байсан бөгөөд тэр хайртай охин нь Шихем хүмүүсээс болж хүнд байдалд орсон юм. Яаков өөрийнх нь хайртай охиныг зовоосон Шихем хүмүүстэй заргалдаж муудалцахын оронд тэдэнтэй урдын адил эвлэрч амьдрах гэсэн бололтой. Охиныхоо зовлонгоос нүүр буруулаад шүү дээ. Харин Яаковын хөвгүүдийн бодол нь өөр байв. Охин дүүгийнхээ зовлонг зүгээр харж суулгүй Шихем хүмүүсийг хуурч байгаад тэднийг алж өшөөгөө авсан юм. Ийм нөхцөл байдалд Яаков яахаач мэдэхгүй болов. Амаргүй ирсэн нутгаасаа дахиад явах ч хэцүү. Дахин Шихем хүмүүстэй эвтэй амьдрахч боломжгүй болсон учраас юм. Тэгж Яаковын сэтгэл нь айдаст улам томорч эхлэв. Айдсаар дүүрсэн Яаковт Бурхан айлдав. Битэл рүү өгсөж очоод мөргөл өрг. Тэр үгэнд Яаков яах ёстойгоо мэдэв. Би юунаас айж байсан байна? Би яагаад Шихем хүмүүстэй адил амьдрах гэсэн бэлээ? Би яагаад Бурханд амласан амлалтаа мартсан байдаг билээ гэж. Яаков 20 жилийн өмнө Ахасаа зугтаж төрсөн нутгаа орхин нагц ахынхаа амьдарч байсан Хараан руу явж байх үедээ Битэл гих газарт Бурхантай уулзаж байсан юм. Тэгээд тэр үед Бурханд амлалт өгсөн. Энэ газарт буцаж ирвэл Бителд Бурханд хандан мөргөл өргөх болно гэж амласан. Яаков тэр амлалтаа мартсан байсан боловч Бурхан Яаковтай хийсэн амлалтаа мартаагүй байсан юм. Яаков гэр бүлийнхэндээ хэлдэг. Шихемээс худалдаж авсан газраа ч орхиж, гэртээ авчирсан шүтээнүүдийг ч гаргаж хаян. Энэ нутгийн хүмүүс шиг харагдах гэсэн бүхнээ хай гэж. Тэгээд Бурханд очиж мөргөл өргөцгөөе гэж хэлдэг. Библи Яаков ингэж замд гарах үед Яаковын айдас алга болсон гэж хэлдэг. Эсвэргээрээ Шихем хүмүүс Яаковоос айсан гэж. Тэгээд хинч Яаковын хойноос хөөж чадаагүй гэж хэлдэг. Хүүхдүүдээ өнгөрсөн хугацаанд Яаков Шихем хүмүүсийг хараад тэднээс айж байсан. Тиймээс тэдний адил амьдарч эвлэрхийг хичээсэн ч хүснээр болоогүй юм. Эцэст нь Яаков дахин Бителийг харж Бурханд мөргөл өргөё гэж сэтгэлдээ шийдсэний дараа Яаковын айдас арилсан. Бид нар ч бас битгий мартаарай. Хүмүүсийг харах биш, Бурханыг харах үед дэлхийн хүмүүс намайг юу гэж бодох болоо гэж айх биш, Бурханыг харах үед айдас байхгүй болно гэдгийг. Тэгээд тэр үед эсрэгээрээ дэлхийн хүмүүс биднийг хүндэлж эмээх болно гэдгийг үргэлж санаарай.